1950 он Калифорни мужийн аслагдсан цөлд Викториемэг хот байх ба хотын оршин суугчид бүгд жахуу хоёр давхар гангаан ус чамин машинтай юугаач тутгааргүй сайхан амьдралтай хүмүүс байд юм байна. Эндхийн залуус хотоос холгүй байх Викториемэг төсөлд ажиллацгаадаг бөгөөд нөхрөө ажилдаа явсан уур эхнэрүүд нь гэр орноо цэвэрлж балетын сургалтанд явж усан бассейн сэлэнгээ коктейл шимсэн шигээ хов базан өдрийг өнгөрөөдөг. Ер нь яг 1950-ад оны боломжийн амьдралтай Америк гэр бүлүүдийн жишгээр л амьдарцгаад юм байна. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байгаа нь хотын эмэгтэйчүүд нөхрийнхөө яг ямар ажил хийж, ямар төсөл хэрэгжүүлдэг талаар нь асуухыг хориглодог ба компани төв барил руу зөвлөгч ирэхгүй байт юм байна. За энэ болон аз жаргалтай осууд энийг болох манай киноны мань гол дүр Алис Жак хоёр бие биедээ үнэхээр их хайртай, халамжтай сайхан осууд юм уу. Жак ажлаа тарж ирвүүгүй юу эхнэрээ тэрж аваад кино үзээл дар суугаад их л сайхан байцгаад юм байна. Хайд Алис хөршийнхөө найз Баниг нөхөртөө нүрж энэхэд үнэтэй шампанс гуун дууж бүжиглэн цагийг сайхан өнгөрөөдөг гэж байгаа. Эндхийн бүсгүйчүүд гэрийн эзэгтэй үүргээ биелүүлэхэд ердөөсөө төрддөггүй бололтой. Алис дуртай дуугаа илангаа гэр орноо янзын цэвэрлж явах үеэр Хайд газар хүчтэй өдөлдөгч үе ингэдэг болохоор нэг тоодгүй юм байна. Алис нөхрөө ирэхээр нь манай энд үе газар хөдлөөд байх юм. Арай танай төсөлтэй холбоотой юм биш үү? Хэмээн асуухад газар хөдлөлтөө сайх хэрэггүй, сүртэй юм биш гэдгээс өөр дөрвтэй зүйл хэлэхгүй нэ. Манай бүсгүй найзтайгаа балетынхаа сургалтанд явчаад иртэл эднийд шинэ гэр бүл нүүж ирж байгаа бололтой. Нүүдсөх асуудлыг ч бас Виктори компани ажилчин залуус зохицуулдаг бололтой шүү. Хамгийн минь оруулж байгаа л харагдана. Энд ямар айл ирж байгаа юм бол тоо. Хэмээн нөгөө хоёр чинь ярилцаж байтал Бааны Маргарет гэд бүсгүйг нилээн муулж шүү. Маргарет бүр бид хиттэй нийлхэ болжээ. Балетынхаа хичээлж ирэхгүй ийм байгаа тавил тэрнтэй хэн ажиллах вэ? Химээ элхва Бааныг хоёр өгтөн зүггүүтээд манай Алис ч гэрлүүг орлоо. За ингээд байшингийнхаа гадаа угаасан даваануудаа үлгэж байтал Маргарет тоглоом онгоц барьсан. Нүдэнэд ямар нэгэн зүйл бодоо зогсож явах ба Маргарет чи зүгээр үү гэхэд би нүдэн анх бүртэл сонин дүрс харагдаад байна. Гэд хачин юм яриад байсан тул Алис ч тоосонгүй. Манай бүсгийн нөхөртөө амттай стейк бэлдэж өгөх гээд өндгөө агалтал хов хоосон байт юм да. Гайхаад хайрцагт байгаа өндгнүүдийг нэг нэгээр нь хаглаа үзтэл бүгд тоосон байхыг хараад энэ одоо юу болоод байна? Химээ гайхаш байтал махан түлэгдэх гээд юу өндөг мантай. Удалгүй Виктори төслийн үүсгэн байгуулагч Франкин гэрт үдшилэг болох бөгөөд нэлээд том илэн газартай болохоор энэ хотынхан бараг бүгд иржээ. Манай бүсгийн нөгөө дугаа амдаа аялж байтал Бааны ёо чи над дугаа байнга аялахын өөртөө мэддэг юм уу? Энтергээд бахаар нь би энэ дуг ямар дууг нь мэддэгвэ? Нэг мэдгтэл аялчаад байх юм. Гэж хэлэх тэр агшинд түүний нүдэнчээс нэг сонин дүрс халтхан үзэгдэж байтал Бааны хов яриад дүрсийг тасалдуулж орхилоо. Энийд Франки эхнэр Шелли үдшилтэд ирсэн зочдод хандан үг хэлэх бөгөөд эдний хотод шинээр ирсэн залуу асууд болох Билл Виктори хоёрыг халуун дотн хүлээн авч байтал Маргарет түүний яриаг тасалдуулж бид энд байх ёсгүй хүмүүс гэж хэлэхэд нөхөр намхандаа болилдоо яагаад байгаа. Энтэр гисэн чи бүсгүй болдгүй. Гэхдээ Бааны Шелли хоёрын царай нэлээд сонирн болж байгаагаас харахад ямар нэгэн зүйл нуугаад байгаа нэлт. Нөхөр нь Маргаретийг дагуулад явах ба энийд Франк яриаг үргэлжлүүлэн бид энд хүн төрөлхтний төлөө маш том төсөл хэрэгжүүлж байгаа. Бүсгүйчүүд маань эр нөхрийнхөө арыг дааж ар гэрээ авч явж байгаад баярлалаа. Билл Виктори хоёр маань шинэ хот шинэ гэр бүлдээ тавтай морил. Сайн ажиллаарай Билл гэж хэлэх бөгөөд Алис Маргаретэд санаан зовоод араас нь яваачтал Маргаретийн нөхөр эхнэртэй эм уулах гэсэн боловч Маргарет уухгүй гэж зөрж байгаа л харагдана. Тэгснэ Алисыг хараад Алис тэд биднийг энэ зүгээр хориод байна. Гэхэд нөхөр нь "Өө Алис, эхнэр маань ойрд нойрмуутай байгаа" гэж хэлээд хаалгаа тасгийтэл хаалаа. Нэлээд гагсан Алис нөхөр дээр очиж энэ талаар хэлэх гэсэн ч Жак үгийн зэрэг үнсэж аваад жанжин болох гэж байтал Франк хаалганы булангаас Алисыг нэлээд ажиглаж байснаа яваад өгдөө юм да. Удалгүй бүсгүйчүүд маань шопинг хийгээд сууж байхдаа Маргаретийн талаар ярилцаж тэр эсэн цөл рүү явсан өдрөөс эхлээл сонирн болцсон те. Хийм хараад исэн болохоор хүүгээ дагуулад хотоос гарч очихыг хөргөлдөг эсэн цөлөөр явсан байгаа. Магадгүй хот руу буцаж ирэхдээ ганцаархнаа ирсэн бөгөөд зэргүүд түүнийг шийтгэж хүүг нь аваад явсан хэмээн уйлын ярьсан тухай Пэг ирж байтал Бааны түүний яриаг тасалж "Заас угаасаа сэтгцийн өвчтөй л байхгүй юу? Бидэд эндээ сайхан амьдарч ийш. Бидний өрөг бол нөхрөөл дэмжих штеп. Тийм ээ, дими балан юмд итгэлтгүй." Гэхэд Пэг "Манай нөхрөө тэндээ яг юу хийх юм бол? Зевсгийн туршилт энэ төр хийдэм биш үү? Энд байнга л газар хөдлөж яах юм?" Гэд хэлж дуусаагүй байтал дахиад газар хөдлөж байх жишээний. Тэр оройн Алис нэлээд хар дарж тавгүй онсон бөгөөд маргааш нь гэрээ цэвэрлж байхдаа урчны зүүд бас үе харагдаад байдаг дүрс юу юм болоо хэмээн нэлээд эргэцүүлэн бодож байгаад дэмий юм санаа зовж ухаар гарч агаар амьсгалъя гэж бодоод автобусанд цон игдэлгүүр орох гэж байсан ч бодлоо өөрчлөн автобусанд үргэлжлүүлэн явсаар л байлаа. Гэтэл энэ үед цөлийн дээгүүр яг Маргаретийн үгийн тоглоом шиг онгоц нисж байснаа
уулын бэл рүү унчд юм да. Энэ авд анхудаа онгоц харсан Алис ч бүр гайхаж хүн бэрцсэн бах хоёулаа очиж туслая гэсэн боловч автобусны жолооч уурлан хоройтой бүс рүү очивол дүрм зөрчсөн гэд би ажилтгүй болно гэд халгаасангүй. Тэгэхээр манай бүсгийн автобуснаас бон хоройтой цөлөөр нь нилээн алхан уулын өдөө мацаа очтол осолцсон онгоц биш харин нэг сонин байгууламж байж байна. Хүн байна уу гэж асуусан боловч нэгчхэн дуурсангүй. Энэ яг юу юм болов гэж гайхсан бүсгийн шилэн цохон дүртэл яг л тогон цөхөлж байгаа юм шиг мэдрэмж авч эртэдийн дүрсүүд нүдэнд нь харагдана. Энэ бүх новшийн амьдралаас залхаж байна штэ гэх Жак явуулаач бас давхар сонсогддог. Ингээ нүдэнэг артал унтлахын өрөөндөө хөвтөж шүү. Гайхсан бүсгэн маань галтуурга яваа ортол Жак хоол хийцэн зогсож байна. Жак, би саяхан уулан дээр байсан. Намайг хэн авчирсан бэ? Гэхэд юу яриад байгаа юм бэ? Би ажлаа дараад ирэхэд чи өрөөндөө унтчихсэн штэ. Гэд бахар нь өдөр уулын бэлд онгоц осолдохыг би хоёр нүдэрээ харсан гэж хэлсэн боловч хайрт нэндээ. Манай энд ямар ч тийм осол болоогүй штэ. Тэгсэн бол хоттой ирэл шүүгэх байсан. Гэхэд Алис бүр нилээн хямарж хардарж зүвдэлсэн байх та химэн унжигаа дэглэхэд Жак эхнэрээ хөгжөөж марзан юм ярин сэтгэлийн дээрдүүлж чаддаг. Маргааш өдөр нь манай бүсгийн цонхоо угаагаа байж итэл гинэ дараах нь хан хөдөлсөн. Алисыг цонхтой шахаад авд юм да. Маш их сандарсан Алис буцаад төлөх гэсэн ч хөдөлсөнгүй. Гэхдээ нүдэн анаад нэг үед хан нь буцаад бариндаа утсан байв. Яалтчгүй би хийм хараад байна. Гэ бодоо байж итэл утсан дуурахаар нь автал Маргарет байна. Алис, чи саяны зүйлийг мэдэрсэн үү? Тэд бидэнд худлаа яриад байна. Бүгдээрээ эндээс явах хэрэгтэй. Гэхэд Алисын төвчээр алдагдаж Маргарет, чи юу яриад байгаа юм бэ? Би галзуу биш шүү гэж хэлээл тасаллаа. Гэхдээ Маргаретийн хэлсэн үг болон болоод буй үйл явдал түүний толгоноос юу гэж амар салхав? Балетын хичээл дээр хүртэл энэ талаар бодж байтал түүний тусгал толинд Маргарет болон харагдаад эхэллээ. Гар хөлөө хөдөлгөөн үзтэл бүр яг адилхан хөдөлж байснаа гэнэт толинд хүрснэ. Толгоогоороо саваад эхлэх үед Алис сандарсандаа орилтол тэнд байсан бүсгүүчүүд бүгд гайхаад явчихна. Маш их цочирсан Алис балетын хичээлийг орхин гэрлүүгөө яраа ирэх үед Маргарет байшингийнхаа дээвэр дээр амиа урлах гэж зогсож байхыг хараад Маргарет өсөж болохгүй шүү. Буугаад ир гэж орилсон ч Маргарет түүний хэлснийг тоосонгүй. Байшингаасаа өсөрж амиа орлож орхих бөгөөд Алис түүнд туслах гээд гүйсэн ч Викторийн ажилчид манай бүсгүйг тийш ортох боломж олгосонгүй. Нүдэн дээр нь хүн өхийг харсан Алис мэдээж маш их цочирдсан байх бөгөөд нөхрийгөө тараад ирэхэд нь яг юу болсон талаар хэлтэл би сонссон. Алис одоо эмнэлэгт зүгээр байгаа гэсэн нөхөр нь чамтай байгаа гэж тавьжруулах гэсэн боловч Алис энэ удаад тэссэнгүй. Битгий худлаа яриад байна. Чи ер нь намайг яг галзуурсан гэж бодоод ингэж харцаад байна те. Юу болоод байгаа аль үннээ хэлээдэх. Ер нь чи яг ямар газар ажилтیں۔ Танай компани юуг тэгтлээ нугаад байдیں۔ Гэхэд Жак урдаас нь уурлаж би чамд хэлчихэл юм бол хоёулаа энэ сайхан амьдралаа алдан заа юу. Дахиж юм хизээч битгий дурсаарай гэд явж адлаа. Алисын нойр хөрөхгүй байсан тул зурагт үзэн өөрийгөө сатааруулах гэсэн ч дахин сонин зүйл харж эхлэх ба энэ удаад далаа живж байсан ч өдөр ханан чахуулж байсантай яг адилхан мэдрэмж авлаа. За ингээд нүдэнэгээ артал цонхныхоо хажууд зогсож байна. Маргааш өглөө нь манай бүсгийн үлдэгдэл хоолоо хүнсний скотчор ороож байснаа гинтгөө өөрийнхөө толгойг ороогоод ихэсэн ч бүтэж өгөхөөс өмнө арайг салгадаг. Би үнэхээр галзуурж байгаа юм байна л да гэж бодсон Алис нөхөртөөгөө зөвлөлдөөд сэтгэл зүйчтэй уулзсан бүх зүйлээ хэлэхэд та Маргаретийг байшингаас унж байхыг харснаас болоод шоконд орсон байна. Шоконд орсны дараа бидний тэрх зарим зүйлсийг хий харж өөрийн мэдлгүй сонир үйлдэлүүд гаргаад байдیں۔ Та энэ имийг уучих гэд им бичээд өгсөн ч Жак Алис хоёр им уухгүй л гэж байна. Гэтэл энэ үед сэтгэл зүйчийн цүнхэнд Маргаретийн тухай чухал мэдээлэл агуулсан хавц байхыг анзаараад Маргаретэд яг юу тохиолдсныг асуутал Маргарет Демирк эмэгтэй болсон байлээ. Тийм болохоор нөхрөж ажилдаа төвлөрч чадахгүй байсан болохоор Викторийн нөхрийг нь ажлаас нь халж тэр хоёр өөр хот руу нүүн эмчилгээнд орохоор болсон. Химээ хэлээд Жак сэтгэл зүйчийг гаргаж өгөхөөр гадагш гардаг. Гэхдээ сэтгэл зүйч цүнхээ орхиод гарсан байхаар нь Маргаретийн мэдээллийг харах гээд онгойлгож байтал цүнхээ авах гээд буцаад ороод ирж байна. Банцаа алиж та цүнхээ орхичжээ гэд буцааж өгөхөд сэтгэл зүйч нэгийг сэжиг авсангүй гараал явлаа. Гэхдээ Алис хавцыг авч амтсан байх ба нэгэд тартал бүх чухал мэдээллийг нь дартсан байдیں۔ Да. За ингээд ямар ч хэрэггүй болсон учраас хавцыг шатааж байхдаа Маргарет яагаад тийм үйлдэл хийсэн? Яагаад өөрлөө нь уцаар ярьсан зэргийг тунгаан бодон сэтгэлээ онгойлгох санаатай овойдон хундаг виски уучаад усан дорой байж байхдаа нөгөө сонин дүрсээ харж эхлэх бөгөөд хоёр хос учиргүй нэлэрж байхыг харж байтал Жак чанга хөгжим тавьснаар нүдэнэн эргэн сэргэлээ. Гэтэл Жак угаалын өрөөлөө орж ирснээр хоёулаа ер нь хүүхдтэй болох уу гэж гинтхэн асуудаг юм да. Нилээн гагсан Алис ч энэ талаар бодож үзье гэж ламын халаа. Тэр өөрөө манай хоёр Франкийн зохиож буй тансаг үдшилтэд оролцож байх үед Франк сэтгэл зүйч хоёр болон цуудсан. Манай бүсгүүрөө байн бай харан шимнэлдэж байхыг хараад Алис жалтчгүй муу зэн совин төрж тавгүүрхэл явчихна. Жакийг дуудаад хоёулаа гэртээ харж амрыг тэхүү
гэж гуйсан боловч Франк тайзан дээр үг хэлээд Жак ихнэрээ тоосонгүй. Тэр бүл Жак маш сайн ажилласан учраас тушаалд дэвшиж буй тухай Франк зарлахад тэнд байсан хүмүүс пижгэнтэл алга ташиж эхлэхэд Алис тэссэнгүй. Угаалгын өрөө рүү явж орон цөрхрөө уйлж эхлэх үедээ хоёр хосын дүрсийг дахин хараал эхэлж байна. Гэтэл гаднаас бааны оржирэн тавьшруулах гэхэд Алис юу болоод үе талаар найздаа бүгдийг нэг нүгөө илж эхэлтэл бааны найзаагаа тавьшруулах биш харин чүмжилж чи чинь юу яриад байгаа юм бэ? Маргарет чиг болж нөхрөө ажлаас нь халуулах нь уу? Нөхөр чинь тушаал дэвшээд баярлж хөрж байхад нөхрийнхөө үдшилтгийг баллах нь уу? Гэд зазагнаал хаялаа. Энэ хотод түүнийг ойлгох хинж байхгүйг мэдэрсэн Алис юу ч хэлэлгүй. Яг л өмнөх шиг өдөр тутмын зүйлсээ давтан хийж эхлэх ба. Хэдэн өдрийн дараа тэдний оройн зог барихаар хуршууд нэрнэ. Алис хоол бэлдээ байж идэл Франк ирснэ. Чи их хүчрхэг эмхтэй шүү. Жак чам шиг их нэртэй болохоор л тушаал дэвсэн байх. Ирчүүдийг шахаж чадвал дэлхийг ч өөрчилж чадна гэсэн үг байдаг. Нөхрийгөө сайн шахаж шаардж байгаарай да. Хэмээн хэлэхэд Алис явж очсноо ширээний ямарчсан. Нөхрөө эвгүй байдалд оруулаад авлаа. Тэрэд ажил төрөл амьдрал ахуйгаа ирээ сууж байтал Алис шинээр ирсэн хосуудыг хаанаас ирсэн талаар асуухад Филадельфиагаас ирсэн л гэж байна. Манай хотынхан Филадельфиа, Кливленд, Чикагогоос л ирсэн байдаг. Их сонир тохиолдол шүү. Бүгдийнх нь өмнөх амьдрал яаж танилцсан ч хоорондоо маш адилхан. Та хоёр анх яаж танилцсан юм? Арай галтэргэн дэм биш үз? Гэхэд бүсгүй та яаж мэдвэ? Бид хоёр Бостон руу явах галтэргэнд анх таарад тэгээд чи пледэ шалан дээр унахад нөхөр чинь авч өгсөн байх те. Гэхэд бүсгүй бүр шок. Та яаж мэдсэн бэ л гээд байна. Юу гэж охин минь? Би наад түүхийг чи өмнө өчнөөнөөс сонссон. Битгэд яг л програмчлагдсан юм шиг яг адилхан түүхтэй, адилхан амьдралтай. Гэхэд тэнд байсан залуусын царай барааж Жак түүнийг болиулах гэтэл Франк Алис чи яг Маргарет чиг сэтгцийн асуудалтай байгаа юм байлээ тийм үү? Би өчигдөр сэтгэл зүйчтэй ярилцсан. Чиний сэтгцийн асуудал их хүндэрж байгаа гэсэн. Гэхэд Алис урлаж өө тийм үү? Ер нь танай компани юу ийдэ? Энэ хотын цаана юу байгаа? Ягаад бид нар хотоос ер нь гарч болдгүй юм? Гэхэд Франки ихнэр урлаж бид нар танаахыг хүндлээд хоол идэхээ ирэхэд чи ингэж өгтөж байгаа мó? Чи ингэж орилж байхаар сэтгцийн өвчнөө хэмжлүүлэх яваад гिजлэн гарч чадхаа эдний дэрсэн зочид нэг нэгээрээ гараал явлаа. Жак түүний энэ байдалд маш их хурам хугарж найз нөхдийнх нь өмнө өөрийг нь эвгүй байдалд орууллаа. Хэмээн зэмлэхэд Алис Жак би чамайг хорлох гэж ingгээгүй. Миний хэлсэн үг болгон үнэн. Эднэр бүгдээрээ намайг галзуу гэж бодоод байна. Миний хувьд чи хамгийн чухал штэ. Хоёулаа энэ газраас явж өөр газар амьдрий. Би чамд итгэдэг шиг чи ч гэсэн надад итгэлтэй. Гэхэд Жакч бас эхнэрийнхээ үгэнд орж манай хоёр тэр дөрөө эрэгтэй юмнуудаа аваад хотоос явах гээд машиндаа суутал Жак намайг уучлаарай. Бүх зүйл миний буруу. Гээд утгагүй юмраад эхлэх үед Викторийн ажилтнууд гарч ирснээр Алисыг хүчээр аваад явхад нөхөр нь түүнд тусалсангүй. За ингээд манай бүсгүйг хүчээр эмнэлэгт авчирснаа хамаг гар хөлийн хүлээд тархийг нь цахилгаанаар цохиулж эхлэхэд манай бүсгүй жинхэнэ бодит амьдралаа харлаа. Манай хоёр бас маань тэрвэрлдээ өвтөж байх бөгөөд Алисын байнга ажиллаад байдаг дуу энэ хоёрын дуртай дуу юм байна л да. Бодит амьдрал дээрх Жак маань ажлаасаа халагдсан тухай эхнэртэй хэлэх ба ерөн л байн ажлаасаа халагдаад байдаг. Нилээн бүтлгүй нэг юм байна л да. Алис маань харин чадварлаг мисасалж бөгөөд ар гэрийнхээ амгал мөнгө төгрөг санхүүг зохицуулд юм байна. За тэгээд нөхөр нь ажилдгүй болсон тул нэмэлт цагаар сунж унтлаа ажиллаад орой гэртээ ирэхэд Жак өдөржингөө YouTube ухаад хоолунд чигээгүй байхыг хараад мэдээж эмхтэн он гомдсон штеп. За тэгээд хоолыг санаатаа зогсчихтөл нөгөөх нь хүзүүг нь үнсч мүнсээд жанжан болох гээд байхаар нь Алис бухимдаж би ажил амьдралаа зохицуулах гээд хичээж байхад ганц саяга хоолыг тавьчих тийм хэцүү байна уу? Би ядарч штэ Жак. Чи яасан арчаагүй юм бэ? Гээд хатуухан хэлээл аялаа. Эхнэр нь халгаахгүй байсанд бухимдсан Жак Франкийн YouTube чанал руу ортол бодит амьдралаас холдож амжилттай шинэ ертөнцид нэгдэх тухай бичлэг байхаар нь тэрийг шүнжэнгөө сонсч суугаал харагдана. Дөрсөлөгдөн бүсгүй маань нүдэ нээхэд нөгөө сэтгэл зүйч чинь эмчилгээ амжилттай болсон. Одоо гэртээ авч болно л гэж байна. За ингээд гэртээ иртэл хуршууд нь халуун дотн угтаж авах ба. Манай бүсгүй маань өмнөх үйл явдлуудаа бүгдийг ортоос мартаж яг л хуучнах шиг гэр орноо цэвэрлэн хөрштөгөө ховбацж балетын дугууландаа явсан шигэ өдрийг өнгөрөөж эхлэх ба. Нэг өрөө нөхөр нь ажлаасаа ирэхдээ нөгөө дүүг амдаа аялж байхыг сонсоод нэг л сонин болоо явчнаа. Баг багаар бодит амьдрал нь зурсгийн орж ирсэн нь тэр байв. За тэгээ яг юу болсон бэ гэхээр амьдрал нь бүтлгүүтэд байгаад гутарсан Жак Франкийн нуус төсөл бүртгүүлж туршилтанд орохоор болж л дээ. Тэгээд Франки өгсөн төхөөрөмжийг гэртээ авчирж эхнэртэй унтуулдаг юм өгж унтуулснаа. Нөгөө төхөөрөмжөө биеинд нь залгаал эхэлж байна. За ингээд манай хоёр шууд симуляцаар бүтээсэн хэмэл ертөнцид амьдарч ирсэн нь энэ байж. Зөвхөн манай хоёр ч биш Виктори хотод байгаа бусад бүх гэр бүлүүд яг л энэ хоёр шиг төхөөрөмжөн хэмэл ертөнцид амьдарч байгаа. Хотын ирчүүд бүгд л Франкийн туршилтанд орж байгаа амьдрал нь бүтлгүүцсэн ирчүүд байх бөгөөд энэ хэмэл ертөнцид мөнгө төгрөг орон байртай амжилттай амьдарч байгаа учраас энэ ертөнцид амьдрахын тулд эхнэрүүддээ төхөөрөмжүүлгэн хуурж байгаа нь.
Өглөө болгон ажилдаа гээд яваад байдаг да. Яг үндэ тэд энэ хугацаанд төхөөрөмжөө салган бодит амьдралдаа эргээ ирж төхөөрөмжөөсөн эхнэрүүдээ хооллож унтлан цагийн ажил давхар хийдэм байв. За тэгээд цагийн ажил хийж олсон мөнгөөрөө төхөөрөмжийнхөө түрээсийг төлдөө гэсэн үг. Энэ бүхнийг ойлгосон Алис чоконд орж газар унаад өгөх ба Жак тэн талаар хэлэн яагаад ингэснийг асуухад маньхан бухимдан өөрийгөө мөрж тэгээд би яах ёстой байсан юм. Бодит амьдрал дээр чийл ажил хийж ар гэрээ авч явдаг. Чи намайг азгүй амтан гэж боддог чинь үнэн биз дээ. Энд л бит хоёр сайхан амьдарч сэтгэл хангалуун байсан шүү дээ. Гэд өрлөд бахаар нь чи миний амьдралыг хулгайлчлаа. Чи намайг энэ шорон шиг газар хатаана гэж бодоо юу? Би эндээс явмаар байна. Гэхэд Жак, би чам тайртай. Хоёулаа хаана байх нь ямар хамаатай юм бэ? Хамтдаа л байж ивэл болоо өстэй. Гэд бахаар нь Алис энд байгаа эмэгтэйчүүд бүгд над шиг амьдралаа хулгайлуулсан байж шүү дээ. Бас тэр хүүхдүүдийг яаж байгаа юм бэ? Гэхэд хүүхдүүд бол бодит биш ээ. Зүгээр л хоосон симуляц л гэж авч байна. Жак хангалттай би явмаар байна. Гэхэд өнөөхөн тэрчээд явуулахгүйгээд бахаар нь тэндээсэн сканыг аваад нүүрэн дундуур нь хусаал хаялаа. Гэтэл Жакийн амин тус газар нь оноод нөхрөө алж өрөх ба хэмэл ертөнцид насварвал бодит амьдрал дээрээ ч амьсгал хураадаг болохоор Жак эцэст нь ихүү эхнэрийнхээ гарт амиа алдлаа. Энэ үед түжигнэг чимээнээр бааны гаднаас орж ирээд Алисыг тайвширхах гон болсон бүх явдлыг хэлэх гэсэн ч Алис аль хэдийн бүхнийг мэдснээ хэлдэг. Чи яагаад мэдсээр энэ ертөнцид амьдраад байгаа юм бэ гэж асуухад бааны би бодит ертөнцид хоёр хүүхдээ хоёуланг нь алдсан. Харин энэ ертөнцид л би хоёр хүүхдтэйг амьдрах боломжтой учраас энд амьдрахаар шийдсэн. Хэмээн хоолон жижигнэн үннээ хэлэх ба Жак нас орсон учраас чи эндээс шууд гарах боломжгүй. Тийм болохоор компани төв байрлал очиж өөрийгөө салгах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу манай бүсгүй гэрээсээ гартал хуршүүдэмжээс гараад ирцгээж шүү. Манай бүсгүйд бодит ертөнцийн мэдээлүүд нь орж ирснээс болоод симуляцийн ачаалал доголдож гудамжны гэрлүүд нэг нэгээрээ шатаж эхлэхэд тэнд байсан эмэгтэйчүүд энэ хот ноотон байна гэдгийг анзаарч эхлэх ба нөхрүүд нь амхандаа эхнэрээ сатааруулах гэж хэрэндээ үдсэн чинь нэмэргүй байлаа. Хөршигэн залуу Алисыг зогсоох гэсэн ч бааны түүнийг холдуулснаар манай бүсгүй машинаа унан хотоос зутах гэхэд Франки хүмүүс артаас нь гарч ирснээр мууруулган шиг хөөцөлдөөл эхэлж байна. Нилээн давхсаар 9 цүлд ирэх үед хөөжсэн машинууд нь бараг л гүйцэж төрүүлээд эхлэх ба урдаас нь сэтгэл зүйч машинаа унтсан барих гээд ирж байд юм да. Алис тэрхэн зур машинаа зогсооход хурдтай явжсэн Франки хүмүүс хоорондоо мөргөлдснөөр газар дээрээ нас барцгааваа гэж. Хүмүүс нь осолд орсон тухай сансан Франки нэмж хүн илгээ. Энтергээд уцаар яриа үйжтэл энэ бүхнийг сонсон Шелли нөхрөө утгаснаа. Чи ийм сайхан ертөнцийг зөв аваад явж чадахгүй юм да. Одоо миний ээлж гэж хэлээд Франкийг хөнөөж өргөдөг. Шелли анхнаасаа энэ бүхэн симуляц гэдгийг мэдчихсэн л юм байна. За ингээд манай бүсгүй давхсаар уулын оройлоо явж байх замд машин шаварч суугаад нам. За тэгэхээр машин орхиод гараал гүнэ. Гэтэл Франки хүмүүс бөөнөрөө давхилдээ ирсэн ч Алисын машин замын наацсан байсан тул бас л уулын өдөө Алисыг барихаар маццгаана. Манай бүсгүй тэдэнд баригдах юм бол дуусах учраа бүх хүчээ шавхан шүдэ зүүн гүйсээр уулын оргил дээр ирэх үед нөхрийнх нь дүрс гарч ирээд эндээ үлдээчтэй. Химэн гуухва симуляц манай бүсгийн сэтгэл санаагаар тоглож байгаад үлдээх гэсэн башир арга гэдгийг Алис мэдэлгүй яхав. Энэ үед Франки хүмүүс гарч ирэн манай бүсгүйг барьж авдгийн даваан дээр Алис нөгөө цохонд хүртэл цахилгаан жирэлзэг шиг мэдрэмж төрж хуучны дусамжууд нь нүдэнд нь харагдаал явчихна. За ингээд бүсгүй маань чангаар амьсгалан эсрэг чимээ гарснаар бодит амьдралдаа эцэст нь гэрж байгаагаар энэ кино маань төгсөж байна.